Ялаш бро. Yeah! Nice. Уухам дуустсан шүү дээ. За би уухам дэвчээд ирэх. Бро, манданы уухам авчаарай. Манайхаа уухам дуустсан шүү дээ. Захиагаас цагсан шүү дээ. Ирээсээ эргүүр хийсээрэй. Захи. Засан бацхан уу Жого Брентер шоу подкастын нэг мини жого эпизод эхлээд бэлэн болж 2 дахь дугаар тий. Эхлээд бэлэн болж өмнөх дугаарыг бол яг нээлтийн эхний тоглолтын дараагаар бичижсэн бол одоо 2 дугаар тойрог дууссаны дараа за яг өнөөдрийн бичлэг хийж байгаа өдөр бол 2 дугаар тойрог эхэлсэн явж байгаа. Гэхдээ өнөөдрийн дугаарт бит хоёр бол гол зорилго нь эхний тойргоо яг базаж ярья гэж бодож байна. За нээлтийн тоглолтоос гадна мэдээж үргэлжлүүлээд Еврогийн эхний тойргийн хүрээнд ямар сюрприз байсан, ямар гоё юм гэдгийг ярих гэж бодож чинь. За мэдээж юугийн Жогогийн мини дугааруудыг бол одоо ивент тэтгэгчээр Захи ажиллаж байгаа. Захи ЦГМ хамт олон ажиллаж байгаа. Тэгээд Захи ЦГМ-ийн хувьд бол 24 цагийн онлайн дэлгүүр байгаа 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй хүргэлттэй ийм одоо сервис апп байгаа. Онлайн дэлгүүр байгаа. Тэгээд та бүхэн идэвхтэй үйлчлүүлцгээгээр тэгээд дээрэс нь бас гоё юм нь сая шинэ бүтээгдэхүүн гарсан гэдгийг хэлсэн. Бид нар өмнө нь эхний дугаарыг хийхэд бол арай гараагүйсэн. Одоо гарч байгаа юм нь пицца. Тэгээд өөрөөсөө пицца хийгээд хүргэлттэй болсон байлээ. За тэгээд дээрэс нь бас Бетер гэдэг одоо бургерний газар байдаг тийм манайхан сайн мэддэг Бетрийн бургерийг бол одоо гаргаж байгаа юм байлээ. Бас хүргэлтээр хийж байгаа юм байлээ. Тэгэхээр та бүхэн 24 цагийн Захи ЦГМ аппаар өөрчлүүлж онлайн дэлгүүрээр өөрчлүүлж бүтээгдэхүүнүүд хэрэглээний бүтээгдэхүүн уух зүйлс одоо ялангуяа Еврогийн үеэр гоё шар аригч юм уу те гоё багцууд гарч байгаа. Тэгээд пицца бургерээ гоё хүргүүлээд аваарай. Тэгээд Захи ЦГМ-ийн хамт олондоо баярлалаа. За тайлбарын ажлууд ачаал хэр байна. Тэрнээс эхлэе гэж бодож байна. Ачуугаас л ачаалттай байдаг тэр ойлгомжтой. Тэгээд яг сурцсан дуртай болохоор ер нь бол тоодгүй шүү би бол. За эхний тойргийн за яг бүр тоглолт болгоны хууль бол задлж мэдээж ярихгүй. Зөв санаанд орж байгаа үнэхээр хамгийн гоё сюрприз тоглолт юу вэ? Хамгийн гоё тоглолт за гүрж Туркийн тоглолт бол маш гоё тоглолт. Тоглолтын яг нөө үзүүштэй байдлаар гүрж Туркээс үнэхээр гоё тоглолт байсан. Тэнцүүхэн бас маш динамик одоо хоёр тал руугаа ингээд харилцан тогтсон гэдэг ч юм уу те. Тэр тоглолт бол ерөөхдөө хамгийн гоё тоглолт юм. Одоогийн байдлаар нэгдүгээр тойрогт бол би бол тэрийг хэлэхээр. За сюрприз тоглолт гэх юм бол Украиныг ингэж муу тоглолт гэж бодсонгүй, Унгарыг ингэж муу тоглолт гэж бодсонгүй юм байна. Украин Унгар хоёр ерөөхдөө юуны тоглолтод айгуу таараа өчлээ. Нээлтийн тоглолтод айгуу таараа өчлээ. За тэгээд Унгарийн хувьд бол ерөөдөө Швейцартаа тоглосон. Унгарч ерөөдөө сүүлийн хэдэн тоглолтод баг хожигдохгүйс урдсан шатбат нар баг хожигдсон тийм. Тэгээд Швейцар их таараа байсан шүү дээ. Тэгсэн чинь яг эсрэгээрээ тоглосон. Швейцар яг төвийн ахсууд бол үнэхээр шака мак үнэхээр гоё байсан. Тэгээд ерөөдөө Унгар бол ерөөдөө санслаас их муу тоглож баг хэсгээс гарах уугүй юу гэдэг одоо тийм юу хэцүү байдалтай. Хэцүү байдалд одоо харагдаад байна. За Украин бол ерөөдөө Румынтэй хийсэн тоглолт нэр их муу тоглолцсон тийм. Ерөөдөө бас боломжийн өрсөлдөгч байсан тэгээд. Тэгээ яг хоёр тоглолтоо шал өөр тоглож магадгүй. Одоо энэ чинь нөөцтэй баг эхний тоглолт яг одоо дарамттай ангинаас эхлээд зөндөө олон юм байгаа учраас тийм. Иймэрхүү юунууд бол байна. За том багуудаас чинь ямар Итали Испани хоёр бодсноос айгүй олон хүний бодсноос илүү сайн тоглох шиг боллоо тийм. Ер нь дараагийн тоглолтууд дээр энэ шигэ тоглоно гэж бодож байна. За өнөөдөр Испаниг бол сайн байгаа гэж. Угаас Испани гайгүй. Итали энэ гайгүй тоглоод байгаа шүү дээ. Итали чи би бас одоо арай жоохон сул тоглож магадгүй байх гэж бодож ирсэн юм бол. За өнөөдөр битэрийн бичлэг хийж байгаа шөнө 3 цагаас Итали Испани тоглоно. Гэхдээ битэр бол зөвхөн эхний тойргоо базаж ярьж байгаа учраас энэ бичлэг гарахад аль хэдийн Итали Испани тоглолцсон байх бах. Тэгэхээр сонирхолтой гэж үзэн зүгээр урьдчилан таамаг болгоод ганцхан 2 дугаар тойргоос таамаг хийлгээд Итали Испани тоглолт ямар хөө тоглолт болно гэж бодож байна. Энийг үзэж байгаа хүмүүс л харцсан байгаа. За, өстой мэдхгүй. Юу нь бол Итали хожижод идэв шүү. Испани гол юу нь хожижод идэв. Гэхдээ энэ удаа бол би Испани хожих. Таамаглахад бас хэцүү байна, тийм. Хэцүү тоглолт тийм. Дээрээс нь хамгийн том апсет чинь бол одоо Словак Бельги хоёр байхгүй юу? Зүйтэй. Юу Бельгийн шишөөгөө одоо маш муу тоглосон. Тэгээд дасгалжуулагч Тедескигийн хувьд бол ерөөхдөө бас гарааны бүрэлдэхүүн ингээл гай зөрчилдөлтөд Лукаку айгу гой боломжтой галдлаа. Би бол угаасаа Еврогийн Опендаг барах гаргахчул яад юм бэ те. Ярьсан тийм мэдээж Жогог орол зөндөө ярьсан. Яг бол Лукаку ерөөсөө ингээд гой боломжтой айгу хаалддаг. Ялангуяа одоо Бэлэг гişээр том амбицтай тоглож байгаа том тоглолтноор Лукаку ямар их боломж авдгийг дэлхийн аваар гарч ирсэн бид нар Европын аваар гарч ирсэн баггүй. Тэгм учраас Опенда яг арай нуруу намтай яг тоглолтын маяг арай өөр. Зүг зүгээр юм шиг гэж байна. Илүү хурдан тийм. Илүү хурдан. Тэгээд яг би бол Опендагаа гарч ил яадаг гэсэн ихнээс ерөөхдөө бодолтой байсан. Тэгээд Бэлэг бол энэ хамгийн том апсетлаа. Дээрэс нь
Португал дээр Роберто Мартинес яа харахгүй тэгэл нөгөө нэг уламжлалтай. Нэг 8 хамгаалж авчирсан шүү Португал. Тэрнийхэн 7 талбайд гарсан гол. Тэгсэн мөрлөө эсрэг баг тоглосон багын Чех шүү дээ. Чех маш муу тоглолт байсан тий. Тэг тийм багийн эсрэг юм олон хамгаалж гаргаа. Тэгээ ахиж хамгаалагчтай солиод нэг шаардлагагүй байсан бол тэгээ дасгалжуулж үнэхээр зориггүй байна л да. Роберто Мартинесийн нэг статистик байсан. Бид нар шоугаар ярьж амжаагүй. Яг Евро эхлэхийн өмнөх тий. Эхлэхийн өмнөх яг Роберто Мартинес дасгалжуулагчийн тогсон Португалыг өдөрцөн бүх тоглолтод хамгийн олон тоглолтод 3 хамгаалагчтай 5 тоглолтод 3 хамгаалагчтай тоглосон тий. Нэгэн дээр 3-4-2-1, нэгэн дээр 3-1-4-2 гэж тоглосон байсан. Тэгээ энийг л одоо сайн хэрэгжүүлээ шүү дээ. 6 тоглолтод 4 хамгаалагчтай тий. Тийм 6 тоглолт. За тэгээ бас 4-тэй бас дээд байгаа. Тэгэхээр 3-ыг бол оролдоод байсан зүгээр яг ийм тоглооны мундаг одоо тоглогчтой бүрэлдэхүүнтэй ийм бүрэлдэхүүнийг яагаад яг шалтгаан нь юу байж болох вэ? Яагаад 3 хамгаалагчтай 2 wing backтай? Яг нөхөр бол ер нь анх вигэнд байхын 3-4-3-3-оор айгуу сайн тоглолдог гэсэн шүү дээ. 3-5-2 гэх. Тэр хөлбөр нь ерөөдөө бас айгуугаа давтгаан айгуугаа очроо олчгонд айгуугаа давталж болдог тий. Айгуугаа динамик тоглолт гарчдаг бас. Тэгээд тэрүүгээрээ бодд юм уу тэгэл гар. Яг нөө дээрэс нь Португал яаж яана Кансело 70 Нуно Менч гэдэг гоё жигүүр байна. Үнэхээр гоё жигүүрүүд байна л да. Тэгээд ингэж бас тоглож үзээд байж магадгүй Португалда. Тэгээс бол хамгаалж байгаа нь бол ерөөдөө гайгүй шүү дээ. Тэгээ одоо төв Витиня, Палиня ерөөж тоглоулаагүй шүү дээ. Палиня нэг ч тоглоог байгаа. Тэгээ би бол ер нь Португалийн 4 хамгаалагчтай тоглоод 4-2-3-1 ерөөдөө гоё холоод гэж ерөөдөө бодож ирсэн. Харж лээ. Айгуу тийм сонирхолтой шийдэл. Яг 3-т тоглол 5 хамгаалагчтай юм уу 10-т 3-т тоглож болно шүү дээ. Гэхдээ нэг бас баг нь хожигж явахад заавал тэрийг ингээд бариад байхдаа ахаад хамгаалагч солиод шаардлага нь илүү товтгооны тий. Одоо тэр Педро Нетог бол би тайлбарын турш хэлжсэн. Педро Нетог гаргаж байхад сүүлийн бараг 5 минут гаргасан. Тэгээд тэр шууд дамжуулт гэсэн. Тий. Угаасаа энэ жил Педро Нето сайн байгаа байхгүй. Тэгэхээр сайн байгаа тоглогчдыг бол гаргах хэрэгтэй. Педро Нето конференц лигт төрүүлсэн. Яндарог бол. Тийм. Тэгээд конференц лиг мүүлдүрэлтэндээ юу? Педро Нето хин хоёр чинь Поденс чинь юу дэсэг. Би Поденстай хамтарсан. Поденс чинь Олимпиак. Педро Нето өдрөл айгуугаа хэлээд гимтсэн юм аа. Ер нь бол тийм би Поденстай хамтарч. За юу ямар вэ? Нидерланд, Францын хэсэг болон тоглолтууд. Пош, Австри тий. Пош, Нидерланд, Австри, Францын тоглолтуудад дурдах зүйл санаа орж байгаа зүйл юу байна? Нидерландын тоглолт ямар вэ? Нидерланд яг нэг амар сайн биш үү? Яг дажгүй. Бас л ихнийг гол алдаа тэгээд араас нь нөхөж ирсэн. Нөхөж хоёр ирсэн тий. Векорс сэлгээр орж ирсэн. Сэлгээр орж ирсэн тий. Яг одоо дараагийн тоглолтод харъя. Зарим багууд бас нэг тоглолт нь болохгүй гараагаа нэг учраа олоогүй юмуд байдаг. Франц дээр тэгээ яг Мбаппегийн хамар хугарсан гэж байгаа. Тэгээд тэр Мессалт орж болохгүй. Хамар нь бол Дали өрүүлчихэж байгаа байхгүй юу? Мессалт орохоор гэсэн. Тэгээд Нидерландтай тоглохгүй гэсэн шүү дээ. Бүр энэ Еврогоор Мессалт орж байгаа. Тэгээд сая энэ тоглолтын дээр шууд Мессалт орохоор болсон баг тоглолтын дараа. Тэгээд Евро дээр орцсон Нидерланд дээр амжихгүй дараагийн хэсгийн сүүлийн тоглолтын дээр. Орцсон юм ба шүү дээ. Тийм орцсон. Тэр өдрөө шууд хангалтанд орсон. Би тэгвэл тэрийг буруу харсан юм. Тэгээд тэр бол хугарл яг мэдээд тэгвэл юу хийж яана л да. Хагалгаа хийж яана л да. Тэгээд яг маслал тоглох. Тийм нинжа төртөл болно гэж байна шүү дээ. Нинжа төртөл болох юм. Тэгээд михийн нинжа. Тэгээд тодорхой хэмжээнд тоглолт нөлөөлдөг шүү дээ. Тийм. Сэтгэл зүйд бас нөлөөлнө чи эвтгэхэн байхгүй шүү дээ. Тэгээд Канте бол одоо үндэ амир л шүү дээ. 33-тай Кантег шууд эргэж авчаад гараанд гарах уугүй юу хүмүүс эргэлдэж хахад Францын сэтгүүлчд бол за Кантег угаасаа шууд гараа гэж ярьжсэн тий. Рабиота гаргасан. Тэгээд Канте бол үнэхээр супер байлаа тий. Тэгээд угаасаа супер амтан л та тий. Тэгээд тоглолтын шилдэг тоглож байсан. Тоглолтын шилдэг бас. Тийм. За тэгээ Воби автоголоор оруулсан. За Франц бол сайн хэлдгээр Франц, Нидерланд олон багууд бас ихний тоглолт учраас нэг 30 нас олдог баг шүү. За Англи ямар вэ? Англи бол гайгүй бас яг ихний тэр үе юм уу ч юм ихний 30-40 бол Англи айгүй сайн байсан шүү. Тэгсэн. Эдэж байгаа хамгаалах маягтай тоглосон. Яг хөө Англи бас адилхан. Энэ бол ямар ч 3 оноо авсан. Ерөнхийдөө ойролцоо байгаа байхгүй тэр чинь. Ямар ч ихний тоглолт угаасаа хүнд байдаг те. Сэр тэгээд их том баг хатуу биетэй байдаг. Тэгээд ямар ч Англи бол хожлаас ингээд одоо 2 дахь 3 тоглолт бол айгүй их юм харуулдаг шүү. 2 дахь тойрог их юм шийдэн олон ч юм харуулна те. Одоо Шотланд хэсгээс мултрах боломж их байна. За гүрж бас мултрах боломжтой байна те. Гүрж бол айгүй гоё тоглосон мөртлөө тиг оноотой бас харамсалтай байна те. Тэгтээ нэг юу байдаг нэг хэсгээс 3-аар 4 баг гарах учраас ерөөдөө сүүлийн тойрог хүртэл мултарсан баг байдаг юм дөө. Тийм. 2 дугаар тойрог ер нь баттай дуусч ээж л ер нь жоохон 2 дугаар тойрог дуусаад харин
бас тодорхой болтгоо шүү дээ. Байдгүй байхгүй. Угаасаа байдгүй. Сүүлийн тойрог хүртэл бас тийм. Нөгөө сүүлийн тойрог одоо жишээ нь A хэсгийн тоглолт дуусчлаа гэж бодъё. Тэгэхэд ч тодорхойгүй. Ягаад гэвэл бусад хэсгийн нөгөө 3 дугаар ойрууд нь хэдэн оноотой байх уу гэдэг. Ер нь бол 2 дугаар тойргийн дараа нэг жог мултраагууд өгдөө юм. Тийм, аль биесээ. 2 баг гарч явахдаа мултарцсан тохиолдол байгаа шүү. 2 өжигдсэн, 2 өжигдсэн тохиолдол гардаг тийм. Тэгэхээр бас одоо мултрах үгүй гэдэг дээр одоо бүгдээр нь боломж бас боломжууд бүх байдаг. Тийм. Аль биесээр одоогийн байдлаар өнөөдрийн битэрийн бичиж байгаа байдлаар бол зөвхөн Герман ирэх авцсан байна. Бүржүүлэлтээ сайн байлээ шүү. Гоё байлээ тийм. Гоё байлээ. За гоё гол зөндөө орлоо. 16-гийн гаднаас их гоё гол орлоо. Хуйлангийнх нь ярьж байгаа эхний тойрогт 34 гол орсон, 34 өөр тоглогч гол оруулсан. 30 гаруй хувь нь 2 гол оруулсан гэж байхгүй тийм байхгүй. Яг сүүл мөсяалаа 2 дугаар тойрог дээр хийсэн тийм. Тэгээд 34 голын 3.1-ээс илүү хувь нь юу байсан? Алсын зайнаас орсон. За тэрийг нэгдүгээр гоё байсан. Үзэгч талаас байгаа. 3.1 тийм. Тэрнээс гадна зүгээр яг яагаад гэж бодож хамгаалалт багууд илүү их сууж хамгаалж байгаа холбоотой. Тийм сууж хамгаалахаас гадна одоо нэг багуудын чинь ерөнхийдөө тоглолтын юм аяг хамгаалч ерөнхийдөө их сайн болчиход байгаа. Тийм учраас сайн багуудтайгаар ерөнхийдөө бас гайг үзээд байгаа шүү дээ. Тэгээ тэр шигүү хамгаалтын чинь нэвтлэх бас хамгийн гоё боломжууд нэг алсын цогцол болчиход байна л да. Тэгэхээр алсын цогцолууд тэгжил ерөнхийдөө юунд орж ийн гэж болов гэж харж байна. За одоогийн байдлаар тэмцээний хамгийн гоё гол юу байна? 20 дугаар тойрогч оруулаад зөв гол Арда Гүлэр юм бол. Арда Гүлэр. Йоо. Тэр тоглолтын эхний түркийн гол хэн төглөө? Гол нь Амерт Мүлдүр зөксөн. Үнэхээр гоё гол байсан шүү дээ. Тэгсэн чинь Арда Гүлэр тэрийг давс тий. Үнэхээр гоё. За тэгээд Шердан Шакиригийн гайхалтай амжилт. 3 евро 3 дэлхийн аварга дараалж гол. Сүүлийн 3 дэлхийн аварга сүүлийн 3 евро. 3 дэлхийн аварга голцсон 3 тоглолт чинь нэг шүү дээ. Роналдо Месси Шакири байхгүй. Тэгснэ 3 евро. Тэгээ 3 евро 6 том тэмцээн. Роналдо 5 еврод голцсон шүү дээ энэ бол тий. Тэгэхээр энэ бол одоо яг 3 евро 3 дэлхийн аварга байхгүй. Роналдо чинь 1 дэлхийн аварга дээр голдоогүй шүү дээ. Тэгснэ ядаж явах Шакири дараалж. Тэгээ 6 тэмцээн дараалаад гэсэн үг шүү дээ. Тэр нь одоо хүмүүс амжилттай. Үнэхээр одоо тэр шигшээдээ сайн тоглолт. Үнэхээр сайн. Том тэмцээн яг Шакир ялч том тэмцээнэд ингээд сэтгэл зүй өөр орж ирлээ тийм. Өөр тийм. Шигшээдээ сайн. Тэгээ клубын төвшөнд бол ерөөдөө манай жоохон таараа байгаад тийм. Тийм. Одоо л карьер нь яг мэдээж дорсож байгаа шүү дээ тийм. Одоо 32-т угаас гайгүй байхгүй юм л тийм. Тийм бас. За одоо 2 дугаар тойрогоос мэдээж өнөөдөр Итали, Испани тоглоно, Франц, Нидерланд, Турк, Португал гээд олон мэдээж сонирхолтой тоглолтууд бас байгаа. Тэгээд тоглолтуудаа та бүхэн Титэм спорт тасар дээр ирж үзээрэй. Бид хоёр одоо өнөөдөр яг Титэм спорт тасрынхаа энэ фан зон болон дээр нь ингээд гоё хийж байна. Тэгээд энэ бас өөр саксны шид, дарт гэдэг ингээд гоё тоглоомнуудтай. Тэн чинь яг одоо Словен Сербийн тоглолтын 2 дугаар үе эхэлж байна. Тэгээд захи эцэг эмээний хамт олондоо баярлалаа. Манай Жогогийн богино дугааруудыг ивентдээ ажиллаж байгаа. Титэм спорт бар асар дээр бол бид нар бүх тоглолтуудыг гаргаж байгаа шүү. Ирж үзээрэй. Тэгээд та одоо харж байгаа микрофон дээр сонсогдсон байж магадгүй тэнгэр мэнгэр дугаараа бороо орж байгаа. Тэгээд юу байгаа? Ямар ч одоо энэ ч бороо салхины асуудал байхгүй битүү асар учраас тийм асуудал. За сэрүүцэх юм бол одоо хоньны носон гоё нөмрөг бас байгаа. Тэгэхээр даарна гэсэн асуудал байхгүй. Галтгой бүтэн ажиллана, хоол асуудалгүй, уухам асуудалгүй гэдэг ийм гоё байгаа шүү. Та бүхэн 86 55 50 гэсэн дугаараар холбогдож захиалах боломжтой. За бас магадгүй яармаг руу явхад холтгоор байвал Титэм спорт бар маань бас ажиллаж байгаа. Holiday-ний 20 давхарт бүх тоглолтуудыг бас гаргаж байгаа. 8767 дугаараар та бүхэн захиалга өгөх боломжтой. За тэгээд түрүүн хэлсэн захид цэг эмээний хамт олондоо баярлалаа. Та бүхэн 24 цагийн онлайн дэлгүүрээр үйлчлүүлээрэй. iPad-таа бүртгүүлээд бүртгэгдэхүүнүүдээ хараарай. Маш олон бүртгэгдэхүүний сонголт байгаа. Пицца болон бүргэр хүргэлт нэмэгдсэн байгаа. Бүргэр нь бол Петрих пиццаг нь өөрсдөө хийж байгаа. 800 гаруй одоо нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр та бүхэн идэвхтэй үйлчлүүлээрэй. Ивент итгэгчээр ажиллаж байгаа захид цэг эмээний хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэн энэ ч ирж үйлчлүүлээрэй. Тэгээд мини жогагийн дараагийн дугаараар уулзцгаая. За бид хоёр одоо Словен Сербийнхаа тоглолтыг энчээ үзлээ. За заяах маань өнөөдөр айл тоглолтыг тайлбарлах байна. Өнөөдөр сүүлийн хоёр тоглолт Англи, Дани, Испани тал хоёулын. За хоёулын дээр нь тайлбарлах байна. Та хэд маань үзсэн байгаа гэж найдаж байна. Итали, Испани тоглолт гоё тоглолт болох байхаа. Тэгээд маргааш буюу одоо энэ дугаар гарсны шөнө нь бол Нидерланд, Франц гэсэн маш том тоглолт байгаа. Тэгээд гоё мэдээ нэрэд болоход одоо энэ дугаарыг гарч байгаа өдөр буюу бидний хувьд бол одоо 21 юм ба шүү дээ. Үзэгчийн хувьд бол 21-ээс эхлээд том тоглолтуудаар автобус явахаар болсон байгаа. Титэм спорт тасар руу автобус явахаар болсон байгаа. За тэр талаар мэдээллийг бол бид нар Жогагийн болон одоо за яахын за миний гэдэг ч юм уу бусад сувгуудаар тэтмээр тий сувгуудаар бол мэдээлэл явнаа. Тэгэхээр мэдээлэл харж агаад тусдаа ирээд тэгээд автобустайгаа буцах юм гой боломжтой болж байгаа. Тэгэхээр та бүхэн Титэм спорт тасраар үйлчлүүлээрэй. Ивентийн ажиллаж байгаа захид цэг эмээний хамт олондоо баярлалаа. Унааны асуудал шийдэгдлээ. Хоол, уух юм, дулаан цагаагаар бүх юм шийдэгдсэн юм гой нэгцэл бүрдэж байна. Бороо салхитай яах ч. Ямар ч салхи сайхан бичээс очно. За тэгээд бид тоглолт руу орлоо. Та бүхэн юутай Титэм спорт тасартай захид цэг эмээнд болон бидэнтэй хамт байгаараа дараагийн дугаар уулзлаа. Баярлалаа. За явлаа шүү бро. Nice. Уухам дуустсан шүү дээ. За би уухам төвчээд ирэх. Бро, мэнтэний уухам авчаарай.
Өө манайхаа уухан дууссан биз дээ. Захиагаар цагсан штэ. Ирээсээ эргүүр хэсээрээ. Захи